Урт нь нэг 21 ирний өргөн бол бүр 3.2 3. За ирний зузаан нь 3.7 4. За сайн байцгаана уу. За өнөөдөр бүгдээрээ нэг нэлээд онцлог утганы тухай ярилцсанаа. За энэ утга бол Petrified Fish Knives-ийн гол утгануудын нэг. Ерөөсөө гол нүүр царай болдог ийм утга нь байна. Гол нэрийн бүтээгдэхүүн гэсэн үг байна. За энэ утга маань бол бусад миний танилцуулж байгаа утгнуудаас бас юугаараа ялгаатай юм бэ гэхээр нэгдүгээр овор хэмжээ нэлээд өргөн юм байна те. Хоёрдугаарт нь материалууд нь өөр. Ган нь K110 гэдэг ийм ган байна. Энэ нөгөө алдартай Австрийн боулер компани гаргадаг ийм ган байх нэ. D2 ганг сайжруулсан, зэврэлтэнд илүү төсвөртэй болгосон ийм сайн гангаар хийдэг байх нь. За, хоёрдугаарт нь бол ишнийх нь материал нь энэ микарта G10 биш. Өөрөөр хэлбэл энэ олон давхрын даав олон давхарлаад ингээд нааж шахсан гэсэн үг байна шүү дээ. Өөрөөр барихаар илүү байгалийн гэдэг юм уу тийм мэдрэмж төрүүлнэ хиймэл биш ингээ байгалийн гэдэг тийм мэдрэмж ингээд төрүүлдэг гэсэн үг байх нэ. Бас нэлээд бат бүх тэ манай дарахч бол бас ашигладаг байсан, ашиглаж байгаа баха. За ийм мундаг утга байна. За энэ утганы маань бас түгжээ liner lock гэдэг ийм түгжээтэй ингээд дараад утга дэж ингээд хаачна. Энэ нэгддэг нь болохоор front flipper гэлөө нэг яг flipper гэдгээс бас арай жоохон өөр ингээд яг энэ нэг юм дээр ингээд дараад ингээд нэгддэг ингээд ийм арай өөр механизмтай юм байлээ. За энэ утгыг тэр нэрнээс нь болдгоо хэлбэр хийцнээс нь болдгоо энэ сагсчд бол их сонирхдаг юм бэл. Загасчдын хувьд ч бас нөгөө устай байнга усан дотор явж байна. Тэгэхээр ингээ худаг маань бас юу яах зэврэх магадлал өндөр. Тэгэхээр бас ингээ зэврэхтэнд илүү төсвөртэй ган хэрэглэх ёстой байдаг. За хоёрдугаарт нь бодвол нөгөө хийдэг барьдаг янз бүрийн юмнуудыг хийгээд илүү ингээ тохиромжтой байдаг юм байлгүй загасчд ингээ их сонирхож авдаг юм байлээ. За энэ дээр ингээ белуга гэдэг нэр нь энд байна. Энэ авчаарн дээрээ нэлээ өргөн юм утга. За нэлээ өргөн гэснээс бүгд хэмжээсийг нь хэмжээт хий. За урт нь 21 90 бол тэр яраас нэг 9 ингээд яг ирнийх нь хэмжээ бол баг 10 луу ингээд өгч ийм байна. За ирний өргөн хэд байна вэ? Ирний өргөн бол бүр 3.2 хувьцаа юм биш үү? Зузаан нь хэд байна? Тэрийг бүгдээр хэмжиж үзье. Ирний зузаан. За ирний зузаан нь 3.7 4 дөхөл юм байна. 3.7. Тэгэхээр бас нэлээд боломжийн зузаан юм байна. Хан хүнд авчир юмд ашиглахад бол нэг амархан уураад эвдрээд ахааргүй ийм утга байна. За энэ утганыхаа бүгдээ за ирмэр бол мэдээж асуудалгүй гэсэн үг шүү дээ. Энийг бол мэдээж хүн үйлдвэрээ эртгээ утгыг аваад хэрэглээд тодорхой хугацааны дараа тэгээд өөрөө бас эрийг тавина. Айн байна. За энд олсон тастаж үзээдэг. Асуудалгүй те. За энэ утгыг тэгээд ер нь бол өргөн хэрэглээ те ийм л утга байна аа ерөөсөө. Ингээ барьж марихад бол ялгаа авахгүй гоё юм ивтэй тэгээд бас нэг тийм бадрүүн мэдрэмж бас төрүүлсэн. Хүмүүсийн сонирхлыг бол ер нь өөрөө ирэхгүй татгаар л хэлбэр хийцтэй ийм утга байна.
За энэ хоол юмны хийхэд бол бас ялгаах. Бас хөвтөх нь л юм байна. Бүх хэрэгцээг бол хангаад явчих. Тэгээд бас ямар ч юмд нэг жижигдэж мэжигдээд байхааргүй. Ийм байдруу би хаатай ийм утга байна. За мэдээж утгаа хэрэгэлсэн бол заавал арчиж цэвэрлж явах ёстой. За энийг бол бүр бүгдээрээ хэвшил зуршил болгох хэрэгтэй. Тийм ээ. За ийм гоё утга байна. За энэ утганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэх юм бол би вебсайтынхаа аягийг доор тавьчихна. Тэгээд та бүгд вебсайтаар мань зочлоорой. Бусад утгнуудын талаар бас мэдээлэл аваарай, сонирхоорой. За энэ өнөөдрийн мэдлэг энэ үрээд өндөрлөө. Баярлалаа. Баяртай.